Гавж Санжмитвийн лувсан цэрнэн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд Балданберевийн хийд өртгөд хийдийнхээ гол сахиусыг нуун авч нутгийнхаа айлд захиж үлдээгээд өөрөө хэлмэгдэн баригдаж байсан түүхтэй. 10 жилийн дараа буюу 1947 онд суллагдаж ирээд сахиусаа нууцаар дахин шүтсээр 1990 онтой золгосон байна. Балданберевийн хийдийнхээ дэргэд нүүн очиж хурал номоо альбом ёсоор сэргээн сахиус бурхтаа тахиж хийдээ сэргээн шинжлэх ажлыг эхлүүлсэн. Хийдийнхээ сахиусыг жил бүр дахих буйны үйлсийг үр хойч нь одоо хүртэл үргэлжлүүлсээр байна. Тэрнлээ яндан гэдэг хүн 1953 онд төршөө. Талын болгын дунд сайхан гэдэг газар төрсөн. Эцэг ихээсээ тавуулаа. Айлын дөрөвт хүү юм аа. За би одоо багуулж ир байхдаа инкри тийм их няцгаа тийм урцгаа бийтэй. Тийм ядуутар хөөхт байсан аав ээжигээ айлгсан завоос нь тэмхэрхүү цол үйтэй хөөхт байсан да. Тэгэд янз юмар одоо тэр үчин социализм байсан аргалах чаргал хүнийг одоо цайлим зах зээлтэй ийм ил далдын байгаагүй дандаа нуугдмал хүн түвчээр цаг үе байсан. Тэгээд тэр манай нутгийнхан бол цахижи гэдэг бид бол бас төрөл салангийн улс учраас одоо ажиг гэдэг тэр одоо ажигийнхаа ажигийн доочж одоо ажиг юм л ажиг чи ногд цагтж явж ил сан ном хаймоншуулж тэрний хүчээр одоо бас өнөө хүртэл бас сайн сайхан явж байгаа гэж боддог. Зарим үед одоо шин тогтохгүй янз юм бол байна. Эмнэлэг домдгоор үзүүлж харуулна. Тэгээд одоо нэг тийм одоо ааш мортой хүн шиг л тэмхэрхүүл юм байсан да. Тэгээд нэр ус маань хүртэл одоо тухайн үед бидний яг одоо гэрчлэгээ мэрчлэгээ жоох сүүлд нь одоо энэ харж байгаа нэг баг нэг гарын өсөг зураад нэг тэмхэрхүүл бичиг байдгийн байдсан байлээ. Гэрчлэгээ гэх юм тийм байх. Тэгээд нэр байдгүй. Тэгээд чи авмаа тэгээд бас нуудаг хаадаг болохоос нэрийн минь бас нэр олж өгөх гээл байдаг. Тэгээд одоо надыг бас үзүүлж харуулад энэ одоо ажиг биш өшөө хүн нэр өгсөн юм байна. Нэргүү гэдэг нэртэй нэлээд байсан. Хожуухаар тэр сургууль орсорч байсан дөө. Тэгээд болж өгөхгүй тэгээд ер нь нэрийн соёлоо болохгүй юм байна гэж. Тэгээд одоо хожуухан юмдан гэд нэр хайрсан байгаа юм. Тэгээд тэр нэр бас нэр захгүй бас тийм тухайн үед бас настайчуудын яриагаар нэг тийм байсан шиг байгаа юм аа. Одоо бол яг хөө тэгээ хөрх юм. Одоо би хайны тэрэг гэх юмгүй. Одоо сайн сайхан явж байна. Тэгээд ер нь миний хувьд бол ерөөсөө тэр бурхан шийдэж ном гэдэг ч одоо бас зайшгүй надад бол хэрэг болсон гэж бодоод бахархаж баярлж явдаг шүү дээ. Би одоо хожуу яах вэ? Тав хөвчөөж нэг сайхан задуу багшд шавьд орсон. Тэгээд нэг гаагасан да. Хайхтар ном эрдэнэтэй хүн биш. Нэг ингээд яг хөө ер нь нас тахсны юм дээр бас нэг яг хөө ер нь нэг намайг мөр өчигдөөд гэж ингэж л явж байгаа юм дөө. За тэр хүн ч яг олон хөрхи 10 хэдэн хүүхдээ тийм айл байсан. Харбаар амьдралтай. Тэгээд би бас тэнд ер нь цаашаа явах хүрээдэд орох гарах нь одоо үргэлжлэл орж гардаг байсан хонж өнжин байдаг байсан да цуг хөвчөвчн байдаг байсан шүү. Тэг өөрхий дэнтэй цуг хүмүүн дээр гавьяат гадмант биднес нэг гэрт цуг өссөн. Тэгээ хөрхий тэр өгөн чин өгөн хогшоо хоёр хүнийг адвцхгүй. Тэгээд хаврын гачаал цагт тэр одоо хөрхий дандаа нэг
эдээ бодоод халигсан тийм айл үед гэсэн. Тэрнийг бас шүүрдэж авч идэх. Жохон гэж сэлдүүд авч ирэл чинь ер нь тийм хүү байсан шүү. Тэгээ бас тэр одон нэг их яг одоо тийм номошаа тэглээ ингэдэг гэхгүй дандаа нуугдмаллаа. Юм бичээ хэлээрээ битээрээ болдгоо юм шиг хүн чинь 10 жил одоо хар цэргийн албагаа дээрсэн номноосоо болоод тэгээ одоо тэрэн дээр чинь сул дараа битээ дэмий болоо юм ярьж байгаа энэ хүний хэрэгтэй шүү гэж ажиж ийсэн бүр сэтгэл хоногтлоо хэлдэг байсан шүү. Амээр хөрхи ард түмэн настангуудаа сонсоход хөрхи тэр гавжийн дамжаа гэдгийг энэ мэтэн лосон цэрэн гэдэг өгөн чинь тэр гавжийн дамжаа гэдэг дүүргээд тэгээд 70 тэргээр одоо урилгуудаа Балданбэрийн хийд рүү одоо ердийн хөсгөр очиж тэгээд тэр хотлон хошуундаа тэмдэглэж ард түмнийг баярлж баясгаж байсан гэж ярьдаг. Тэгээ нөгөө 37 оны хэлм гэдлээс чинь бас өөрийнхөө сахиусыг Балданбэрийн хийдийнхээ сахиусыг аваад бидээ авчиваад тэгээд одоо тэр шоронд орох хаанатнуудын хөрхи би тэрний юм мэдэхгүй. Тэгээд өөрхийн нарчил гарч асны боёнгаар өөрийнхөө 10 жил явчаад биээрээ тэр хүн түчээр юм гүйцэтгэжээ дэргэж ирээд одоо тэр сахиусаа хаана хийж явсан мэдэхгүй. Тэгээд эргүүлээд одоо өөрийнхөө орон хийдэд тавьсан бас тийм агуу төвхтэй мундаг хүнтэй гэж ус ярьдаг. Хамгийн анх бол одоо 90 оны цагаан морин жилийн цагаан морин сард Өмдлөр сумынхаа гэрт одоо хэсэг лам нарынхаа хамт одоо хурлаа эхлүүлээд одоо сахиус сурхнаа заалах тухай ярьж хурлаа эхэлснээр анхны хурал нь манай гэрт болж исэн гэдгийг. Тэгээ 90 онд энэ хийдтэй гэрээрээ нүүж ирээд бурхан тахилтайгаа гэрээрээ нүүж ирээд одоо энэ шин дууны баруун талд тэр модны өвөр гэрээ бариад тэнд анх ирээд тэгээд сум орон нутгаас дэмжээд одоо энэ их дуганы манд хойрны өвөр том гэр бариад гэрт анхныхаа хурлыг эхэлж хамбал амаар нь залгадчихсан. Тэгээ 91 онд энэ жижиг дуган маань Бачрид сумынхан барьж өгснөөр сахиус бурхнаа энд залж түүнээс хойш тасралтгүйгээр хурал номоор тасралтгүйгээр үргэлжилж түүнээс хүүхдүүд нь уламжлаад ингээд жил болгон тасралтгүй дахиж төмөн олон зүсгтэй олонд одоо ингээд буйных нь мөрийг түгэж яваа. онд тухайн үеийн хүн эмнэлгийн курс буюу Сестрагийн курс төгсөж одоогийн Хинтээ аймгийн Өмнөдлгэр сумын Талын булаг багт эмчээр 15 жил тасралтгүй ажиллаж байжээ. Олон хүнийг их барьж авсан түүхтэй тэрээр түүний энэрэнгүй үйлсийг үнэлэн цах ээж хэмээх нэрээр нэрлэдэг болсон байна. Бид нар одоо аавга ажаа гэж ярьдаг. Их урж авсан хүүхдүүд нь ажаагийн маань авгаалж цах ээжи гэж нэрлэдэг байсан. Одоо бодоод байхад чинь нэг тулгар ээж ирээд судсаа бариулахлаар лэний хааж байгаа юм бол гэдгсэн. Эхлээл миний охин ч одоо бас сайхан байна. Ингээл 2-3 хоногийн дараа л төрөх юм бэ, сайхан юм бэ шүүгээ судсыг бариад хилдэг. Тэр нь болохоор ерөнхийдөө нэг марамт талдаа ч гэх юм уу. За миний аав бол Санжимтын Лусан цэрэн гэдэг хүн байлаа. 5 настайгаас эхэлж ар халахын утай цагаан гүмбэн хэмээн нэлэгддэг Балданбэрийн хийдэд шавлин сууж улмаар гавжийн дамжаа барьж чойрын дацангийн гисгүүл лам байлаа. Тухайн үед Балданбэрийн хийд нь 3-5 мянган ламтай Монголын томоохон хийдүүдийн нэг байсан юм аа. Ингээд 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед аав минь дугныхаа гол сахиусыг нуун авч нутгийнхаа айлд хадгалуулсан юм. Тухайн үед аав минь ярихдаа их хэлмэгдүүлэлт болж лам нарыг байвчлан гэдгийг бол мэдэрч байсан. Тийм учраас бид энэ бүх зүйлээс айх твдих сандрах юм байх ёсгүй гэж үзэж тайван амгалан явж байтал
баривчлаад аваад явсан гэж ярьж байсан. Тэгээд нэг герт тухайн баривчлагдсан лам нарыг герт хорж явах үед нэг одоогоор бол хоёг юм да. Тэр хүн хурч ирээд хаалгаар нь шагааж үтсэн ийм сайхан залуу цэрэгч явах нь яасан бол та гэд хаалгыг өшгөлээд гарч явсан да гэж одоо дурсан ярьж байсан юм. Тэр зөвөн цагийг болно гэдгийг тийм их амар амгалангаар төсөөлж байна гэдэг чинь маш их номонд нэвтэрсэн их гавьяатай маш их номоо дээдлсэн хүний одоо хүн юм да гэж би боддгийн. Ингээд 1947 онд одоо судлагдж ирээд Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумын талын болог хэмээх өөрийн одоо төрлөх төрсөн нутагтаа ирж тухайн үеийн одоо сестрагийн курс одоогоор бол бага эмчийн курс төгсөж баригадын эмчээр одоо ажиллаж бурхан номынхаа одоо их мэдлэгийг орчин үеийн ангахтай хослуулан одоо ард түмнөө эмчилж олон сайхан ээжийг одоо амаржуулж үр хүүхдийг нь ихвэрж авч одоо тухайн үедээ цах ижи гэж өргөмжлөгдөж одоо явсан хүн юм аа. Тэр хаалттай цаг үед бол олон хүмүүс нууцаар уулзаж одоо өөр эрүүл анги одоо амар амгалангийн төлөөл аав минь тэр хүмүүст л өөрийнхөө номыг одоо зориулж исэн юм аа. Ингээд 1990 онтой золгож дорж товоо болон бусад одоо нутгийн лам нарыг цуглуулж хийдээ сэргээх хурал номоо эхлүүлэх ажлыг ялцаж 1990 оны их бороотой сумын одоо наадмаар одоо хурал номоо эхлүүлж исэн юм аа. Ингээд гэртээ гэрээ нүүлгэж Балдан Бэрэн хийдийнхээ дэргэд нүвэн очиж хурал номоо эхлүүлж өөрийнх нь эрдэм боловсрал эрдэм номыг одоо дээдэлдэг сайн мэдэх сүсгтэн модны үйлдвэрийн дарга одоо цэвэн дорж гэгчүүнтэй ярилцаж тэр хүн одоо өөрийнх нь энэ цаашид одоо хийдээ сэргэх гэсэн саналыг нь хүлээж авч модон дуганыг одоо барьж өгөхөр юм аа. Ингээд 1991 оны 4-р сарын 24-нд аав минь нас урахад 14 хоногийн дараа одоо олон эрдэмтэн лам нарыг зөвшөлдөж ярилцаж нутаглуулах өдрийг нь Дашнын Балжин ямтай өдрийг сонгож одоо нутаглуулсан юм аа. Яг тэр өдөр хийдийнх нь шавыг тавьж 40 хоног дотор нь хийдэд одоо сахиус бурхан одоо өөрийнх нь гэрт байсан маш их хэмжээний бүхэл бүтэн одоо хийдийн одоо бурхан тахил одоо хэрэгслийг одоо хийдэд залсан юм аа. За 1990 оны 7 дугаар сараас хойш одоо ээж нь биднийг одоо дагуулж одоо аавынхаа энэ сайхан хийж бүтээсэн өдийг хүртэл одоо үргэлжлүүлж ирсэн хийдийнхээ Балдан Бэрэн хийдийнхээ гол сахиус майнын бүтээлийг одоо хуруулсаар ирсэн юм аа. Ингээд одоо хүртэлх 30 гаруй жилд өөр хүүхдүүд нь 2-3 удаа одоо хийдийнхээ гол сахиус майнын бүтээлийг жил болгон хуруулсаар одоо 1924 оноос хойш одоо АЧЦ нард нь өвлөн одоо жил бүхний тахилгыг одоо даан хуруулж байна. Энийн цаашдаа одоо үр хойчтой улам цааш нь үргэлжлүүлж их одоо зориг тавьж байгаа зүйл юм аа. Лувсан цэрэнгүй тухайн үед хэнийг ч ялгалгүй харцдаг, хүнд өөрийн мэдих бүхнийг харамгүй заадаг нэгэн байсан. Аливаад зоригтой ханддаг, зорьсон зүйлээ бүтээдэг, хүлээцтэй нэгэн байсныг хүмүүр онцлон ярьсан байна. Тавнавахаа сургаад тэрнээ бид бахархаж одоо энэ олон хүүхд тоостын болж гэдэг юм энэ шүү дээ. За тэгээ төмөн олон хүүхд бий. Тэгээд энэ хүүхдүүд нь амар амгалан эрүүлэн саруул байдаг. Тэгээд наавч надад их удаа их урамтай ээж маань их сайхан дөлгөө даруй хүн байлаа. Би одоо эдний ууган хүүгийнх нь ихнэр Эргэцэт маа гэдэг хүн байна. Одоо эднийд бэр болж орж ирэхэд ажаа маань одоо хашаанда номоо хурдаг, олон хүүхдүүдээ ачилдаг, инэрдэг. Тэрний хажуугаар одоо төмөн олондоо их тустай.
тийм хүн байлаа. Би анх одоо бэрн болж ирэхэд гайхчихсан. Яг наадмаар иж таарсан чинь манай хашигаар дүүрэн морьтой малтай улсууд байсан. Би гайхаад энэ юун улсууд ирсэн бэ гэсэн чинь ажаатгаа золгуулах гэж ирж байгаамаа гэд. Тэгээд асуусан чинь одоо ажаа маань хүүхд их барьж авдаг. Их барьж авсан одоо хүүхдүүдийн аавтай нь уулзуулах гэж байгаамаа гэд. Тэгээ ажаатай маань уулзаж бас янз бүрийн ном уншуулах тийм улсууд их ирдэг байсан. Анх л одоо тэгж би мэдчихсэн. Тэгээд тэрнээс хойш тасралтгүй ажаа маань гэртээ ном юм хураал. Тэгээд 1990-ад оны хавцаа Батчирийн сумаас энэ хөөрхөн модон дугуйныг барьж өгөөд тэгээ энэ модон дугуйнд л хамаг ном судар бүх юмаа зөөж авчираад энд тэгээд хурал номоо тасралтгүй хурсаар байгаад л ажаа маань тасралтгүй хурсаар байсан. Тэгээд түүнээс залгамжлаад хүүхдүүд нь бид нар одоо нэг ч жил таслахгүй үр ачцсан нар нь энэ хурлыг ингээд дааж хуралдуулж сахиусаа тагцсаар ирсэн дээ. Лувсан цэрнэн 1948 онд далахын сосортой гэр бүл болж 11 хүүхдийн аав ээж болцгоосон байна. Түүний сайн сайхан эндрэнгийн үйлс нь эрүүл мэнд амар амгалангийн төлөө номын хүчээр зориулсан хүн гэдгийг эмчлүүлж байсан эрдэм номыг нь суралцаж байсан эргээд одоо хүртэл дурсан магтаж ярьдаг юм а. Аав Жерман 1950-аад онд айл болоод манай ээж бол айлын ганц охин байсан. Залууган сайхан 18 настай даавтаа манайх айл болж амьдарч 11 хүүхэд төрүүлсэн байдаг юм аа. Тэгээд ээж маань их сайхан 50 хүн байсан. Аав ээж хоёр маань ер нь би аав ээж хоёроо ер нь хоорондоо ууралж, муудаж
муухай үг хэлж байгаа нь ерөөсөө одоо мэддэггүй. Их сайхан тайван. Ер нь бидүүдийг заадах үтгэж ер нь шивгэнж дуурч харсаж байгаагүй. Ер нь бид дандаа болно бүтэн сайхан дандаа өвтэй бай миний хүүхдүүд гэж хэлдэг гэсэн. Тэгээ ер нь хаяа хоорондоо хүүхдэл бас байна. Хоорондоо ойрхон дэрсгэн өссөн болохоор сайдаж муудах байсан л та. Тэгээд ээж маань бол ер нь их сайхан тайван, аавын хажууд тэр залуугамч байсан. Тэгсэн мөртөө уур уцаа гэж байгаагүй. Би ер нь айлын отгон охин болохоор жоохон их дураараа. Тэгээд нэг юу санаас гардгүй. Ээж маань тэгээд олон хүүхдтэй социализмын үед бас юм ховор. Тэгээд чихэр одоо дуртай хүүхдэл басаа одоо дуртай юм авахгүй. Ээж маань бас тэр үед бас мөнгө төгрөгийн боломж байгаагүй бол бах. Тэгээд заавал тэрийг авахулах гэж гудамжинд уллаад бүр ээжигээ хормоодоод бүр уллаад тэгэд ээж минь юус уурж уцаарлахгүй тайван чирэгтэй чирэгтэй тэгээд одоо бас их ээжигээ зовоож ижлээ гэж боддгийг. Тэгэхээр ээж минь юус уурж намайг загинж тэгээд зэмлж байгаагүй нь одоо л өөр хүүхдтэй болоод ирэхэлэн тэгж бодогдгийг яасан сайхан тайван ууж байсан юм тий ээж маань гэж боддгийг. Тэгээд ээж маань тасаг дээр өнөөс социализм үед нэгдлийн үед одоо хүн бүгэнд ажилтаа сайхан байлаа. Тэгээ сайдын 15 үнэ хүн болгонд ингээд хуваартай цаанаас тэгээд 15 үнэгээ тасаг төлөвлөгөө нормтой үнэгээ саана. Тэгээд өглөө 3 цагт босоод 15 үнэгээ саана туглан ивлэж өгнө. Нүдэ анивчин нойрмод дараа чамаал босоод туглаа ивлэн өдөржин туглаа харна хариулна. Оройны сайдын цаг ахаад 2-3 цагт халуунд ингээд утаа май тавьчих жоод үнэгээ саана. Тоглоод наадгнууд уятаа тоглоод ингээд тохилдоод юм. Нэг уурж уцарж ээж маань тэгээд сүүний машин ирээд тэгээд сүүгөө өгөөд хүүхэд насны амьдрал тийм сайхан байлаа. Тэгээд манай ах чинь хамгийн том ах маань гал мандах. Дараагийн ах нь бид нар аваалтаа дунд ах гэдгсэн зориг доторх гэдгсэн. Тэгээд аавч ээж маань намайг аавч маань 10 хүүхэд одоо төрүүлчихсэн хэмжээнд отголсон байгаа хамгийн отхон болох байх гэсэн чинь ажаа маань үгүй голомтны хүү төрнө гэж үсгсэн. Тэгээд 3 жилийн дараа би эрэгтэй дүүтэй болоод хамгийн том ах маань гал мандах галыг оруулаад дараагийн ах зориг доторхын бадрахыг оруулаад гал бадрах гэж дүүд маань одоо нэр хайрлсан байдаг сутга учиртай айлын гал боломжийг үргэлж гал нь бадарч өгөө гэнэ айлын гэж гал бадрах гэж хоёр ахын нэрийг оруулж дүүд маань нэр өгсөн байдгийн. Тэгээд ер нь аав маань бүх хүүхдүүдээ өөрөө их барьж аваад өөрөө нэр хайрлсан байдаг нь бас их утга учиртай. Одоо тэрнийхээ хэмжээгч би тэд бас сайхан явж байгаадаас талархаж баярлж авдгаа. Эгч нь бол 2 хүүхэдтэй Төмөн Зулын Эрдэнэ Туяа, Төмөн Зулын Бат Эрдэнэ хүүхэн хоёртой. Эрдэнэ охин маань Монгол Улсын боловсролын их сургуулийг математикийн багш мэргэжлэр төгссөн. Цус цомнда математикийн багш мэргэжлэр одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. Хүү маань бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженерийн анги төгсөөд Апу компанид одоо 5 дахь жилдээ инженер хийж байна да. Тэгээд түр хүүхдийн сайхан яваа ах дүүнэрийг ингээд өв түшиж уламжилж болж шүтэж явдаг нь бурхан шүтээндээ жил болгон ирж сайхан яваа ээж минь буян заяамаа. За аав юм насан туршдаа одоо хийж өвтөөсөн буйны үйлс нь улам дэлгэрч Балдан Бэрийн хийдмэн тухайн үеэсээ илүү 10,000 ламтай арх халахын цагаан утай гүмбэн нэрээ өндөр төргөж улам цааш өндөр төргөж өргөлүүлэх болтугай гэж өрөөж байна.